Үзэгчдээ Мороор амьсан Монгол зай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид Хинтээ аймгийн Баян Овоо сумын нутагт хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн маань нэвтрүүлгийн зочноор Монгол улсын тод манлай явж Батцүх ах маань оролцож байгаа юм аа. За та сайхан намаржиж байна уу? Наадам сайхан болж өнгөрвөө. Сайхан намарчж байна уу? Энэ жилийн наадам их сайхан болж отголлоо. Тэгээд адуу молоо сайхан амраагаад бас тарх хүчинд нь анхаарад тэгээд Хинтээ аймгийн Баян Овоо сумын Сондгоо хоолой гэдэг сайхан нутагтаа ингээд сайхан намарчж байна да. Та өөрөө бол Төв аймгийн уугуул иргэн. Бас Хинтээ аймагт ирж адуугаа адуулах усны учир юунд байна? Одоо энэ чинь ерөнхийдөө төв орон нутаг төв газар руугаа төхөөд ирэхлээр одоо бас бэлчээрийн даац бас малын бэлчээрийн хуваар бас нэлийн чамбай болсон. Тэгээ ерөнхийдөө бас төв рүүгээ нүүдлэх бас их нүүдэл бас нэлийн мал бүхэн иргэд маань одоо нутгийнхаа гүн рүү орж ирж нутагтай холбоотой. Тэгээ ерөнхийдөө бас нэг адуу гэдэг чинь бас нэг бэлчээр нутгаа бас сайн сонгох. Нутаг орон өвсний сорго гэдэг шүү дээ, тийм ээ. Бас нэг сайхан тал хэрийн нутагт бас адуу гэдэг амтан бас өвсний гарцсан ч тэр ургамлын найрлагын ч гэсэн бас нэг хурдан атуунд их зохицолтолгоотой сайхан тэр тусмаа бас тэгээд бас нэг ерөнхийдөө бас нэг сэрэг одоо гэх үдэ. Тэгээд найз цаашаа ирж очиход бас зам харилцаа сайхантай тэгээд адууныхаа ая тухайг харж энэ сайхан нутгаа сонгосон даа хань. Ирээд одоо нэг 3 дахь жилдээ л өвлжиж байна да тий. Тэгэхээр бид одоо яг таны төрсөн нутаг усан дээр ирээд байна. Бас үнэхээр байгалийн төвс үзэмж сайхан газар та төрж өссөн юм байна. Тэгэхээр төрсөн нутаг орныхоо тухай та яриагаа эхлүүлэхгүй юу? За сайхан сэдвээр яриа эхлэх нэ. Тэгэд би одоо энэ сайхан нутаг оронд төрж өсснөөр их бахархдаг. Одоо дархан цаацд Богдхан уулын мөн төрийн эхлэхтэй Богдхан уулынхаа Төрөрхөн амны дээд их цэцэгүний энгэр хормоод одоо манай энэ бууц боор одоо энэ ард байж байна. Тэгээ энд хижээ яваасаа хүн болж төрөөд одоо энэ сайхан нутаг устайгаа хүн холбоотой одоо ажиллаж амьдарч яваадаа бол баяртай сайхан явдаг да. Бага насны тэн олон сайхан дурсамжууд энэ газар нутаг оронтой салшгүй холбоотой байгаа хаа. Тэгэлгүй яах вэ? Одоо бага насаа дурсахад бол муу сайхан байна шүү дээ. Тэгээ одоо ээж аваасаа биднес чинь 11 үлээ. Тэгээд ерөнхийдөө би л ганцаараа энэ Богдуулынхаа цэцэгүний энгэрийн бууцсан дээр төрсөн байдаг. Энэ сайхан нутагтаа ирлээ, бөөрөн дээр ирлээ. Ерөнхийдөө байгаль ээж бол ерөнхийдөө цаг хугацааны явцад бол сайхан эргэж унган төрхөндөө ордог юм байна. Энэ манай энэ том гэрийн бөөр ингэ байж байна. Одоо ерөнхийдөө ер нь баг одоо мэддэхгүй шахвал болж байна. Тэр талд нь манай муу эмиг ижигийн бөөр ингэ байж байна. Тэгээ энэ хоёр бөөр ерөнхийдөө бол яг л одоо өсөж төрсөн бид л одоо харж мэдхээс ер нь л одоо ингээд унган төрхөнд орд юм шүү те. Тэгээд л би явахгүй гэл нэг эмээгийн өвөрлөл зүтгээд байсан санагдаад байна. Гэтэл миний эмээ гэж байсан мохонтой. Тэгээд одоо бодоход. Тэгээд хоёр гэрээр ингээд нутгалж байсан. Тийм сайхан нутаг маань байна. Тэгээ баг байхад ээж аваа хоёр тэр болгон тоглоом авч өгөхгүй яаж байгаа ч манайд нэг юм эрзэн тийм нэг хөөрхөн морины толгой. Тэгээ доошгоо ингээд нэг мод яваад тэр нэг орсуудын хүүхдүүдийн тоглоом юм шиг. Тэр нь явж байгаа л манайд ирдсэн. Тэр хаанаас ирснийг би мэддэг. Тэгээд тэрийг л унтхолгондоо хардаг тэр морины хөөрхөн тэр унганы толгой л хийцсэн байсан да одоо бодоход их хөөрхөн харагдаг. Тэгэл унтхолгондоо хадуу хардаг. Тэгээд л
нутаг оронд наадам болно. Бас нэг адуу мал дээрээс хаяа авнаа мунаага ивлээд морь мал нэтэр унж урж байгаа, эдэлж байгаа, буцаагаад аваачаад өдөн тавьждаг. Тэр болгонд л энэ адуу гэдэг амтныг л би их шохоргож. Адуу гэдэг амт нь л ерөөсөө л миний санаанаас ерөөсөө цаг юмд гардггүй байсан. Тэр нь адуу ч өөрөө их сонин, содон тийм сайхан үнэртэй амт шүү дээ. Тэгэл тэр адууны орчинд ингээл зогсоол тэр адууны үнэрийг үнэртэл тэгээд нутгийн хідэн буурлуу ячтیں۔ Одоо яриаг сонсоо тэр наадан дээр сууж ах шиг сайхан юм надад ирдээс. Тухайн жоохон байхад бол тэр юм шиг сайхан юм байдгүй байсан. Таны ээжийн тухай асуумаар байна л да. Таны өвөг эцэг бас лам удамтай хүн байсан гэж шүү дээ. Тэгэхээр бас энэ эрдмээс нь ээжид тань өвлөгцсөн зүйл бий гэдэг лөө. За тэгэхээр энэ бас ярих хэвээр асуудал байна. Миний ээжигийн өвөг эцэг Наваан Цэдэн гэдэг хүн бол лам хүн байсан. Бас тухайн үедээ бас энэ нутаг орныхаа улсуудад бас им бариад нөгөө им барьдаг хүний чинь тухайн үед отч гэж нэрлэдэг байсан. Бас тэр эрүүл мэндийн талаа бас тодорхой хэмжээний одоо өг сургамлаа цуглаагаад им одоо барьдаг хүн гэж им барьж исэн байгаа. Дээрээс нь бас энэ шашин шүтлгийнхээ талаас бас их номтой тийм хүн байсан гэж байгаа. Социализмын үед бол 2-3 удаа мөн эжиг юм энэ хонхорт багт барай явчихжээ. Одоо цагдаагаас. Тэгээ тийм үед бол ээж маань одоо өөрөө олон төрсөн олон хүүхэдтэй их хүний хувьд ингээд нэг хүүхэд одоо тархин хөдөлчөөд эмнэлэг рүү очиод бас асуудал нь хаашааж ирэх юм бэлээ тэгж явахт гэртээ оруулж ирээд миний хүн хаашаа аваад тэргээ толгойг нь бариулж өгөө гэрт нь буцаачдаг байсан. Тэгээ яг аяга бити хэлээрээ одоо тэгээ болохгүй шүү энэ чинь бас юу аяа нь одоо ингээд толгойг нь хөдөлсөн хүүхдэл байна наадах чи ойч үлцэл юм байна наадах буцаага аваа юу. Өөдөөс зүгээр нотой альчуураа сайхан толгойг нь боогоол сойгоол тэгэл нэг амлын өвчин намдах юм өгдөг гэсэн өгдөггүй гэсэн юм. Тэгэл нөгөө хүүхдэн зүгээр болчдөг. Тэгэл нөгөө ард түмэн чин дундаа бас хэлэх юм а хэлнэ хэлэхгүй юм а хэлэхгүй шүү дээ. Ээжиг юм хэлэхгүй энэ нутаг орны улсууд ч бас тэгэл хэрэгтэй үедээ бие биендээ тосоолол ингээл амьдарч исэн цаг үед ээжиг юм 2 удаа баривчилж авч явсан. Нэг нь болохоор барайч гинэ яг. Та одоо барьдаг тавьдаг гин одоо яадаг гэдэг. Тэгээд одоо 2 удаа баривчилж 3 ч удаа авч явлаа. Тэгээд сүүлдээ ингээд манай нутгаарч л нөгөө цагдаагийн машин явахлаар би чи айгаал гэрлэг гүйдэх юм. Ээжийг нь барай авчих гал. Гүүсээр гал ирэхтэл нөгөө цагдаагийн машин ирээгүй явцсан бол сэтгэл амардаг. Тэгтлээ ээжийн төлөө бас санаа их зовдөг айдаг байж. Цаг хэцүү үе байсан үе. Тэгэл нэг хүний хүүхдийн толгой уйлсан орилсан юм иргэл өөрөө хүүхдтэй үе болохоор төсгүй барил өчөд. Тэгэл тэгж байна ингэж байна гэдээ маташ хитэл юм болдог. Миний тэр барьж байгаа юм ч тийм агчтай том айхтар хэрэг биш болохоор тэгэл жаал ярьж байгаа лаалан болдог нэг тиймэрхүү хүүхдийн болсон хойно ялахтаа айцгаач ил байдаг байсан байх л та хөөрхий. Тэгэл орой болохоор л нэг жижигхэн зул гаргаал асаагаал өрх мөрхөө татаал хаалга үүдээ төгжээл тэгэл авдарныхаа болонгоос л хэдэн үедээ дамжиж ирсэн сахиусаа гаргаж ир тавил. Тэгэл үр хүүхдийн төлөө тэр цагаан дээрх ногоон дээрх гэдэг номыг сайхан уншиж орой болгон бас залбирч байсан байгаа. Тэгэхээр ээжийг орой болгон гэл дархиа уншихлаар л за баг би бол ногоон дээрхийг цээж мэдэн шүү. Яагаад тэгэхээр ингээл унтахаас унтахын хооронд л тэгэл ээж уншчихлээдэг. Заримдаа эхлүүлээл, заримдаа дундаас нь ингээл сонсороо л хүүхд чинь тэр ахуугаараа цээжилчтэй юм лээ. Миний хүү яахавдээ их л аж ахуйч л хүүхэд байсан.
багада юунд бас нэг гадаадад автын сургууль гадаадын чинь бичэн болд очив. Тэгтээ юу яагаад жаахан сургууль явахаа намар ээжтэй байшин барьж өгчөөд манайх тэр хонхор өртөө гэдэгт байсан л та. Тэгэхэд ээжтэй байшин бариад өгчөөд тийм л хүүхэд эс тэгэл явсан хүүхэд жоохтаа бид дэмжиж байшин барьцгаа за ээжээ тэгээд дулаахан сууж гараа гэл ээжтэй байшин барьж өгчөөд явж исэн дөө өмнөхөө тэгэл ирээд л яах тэгэл басал малын ажил хийлгээл би бацхыг л малчин болгоно л гэсэн зорилготой байсан би ерөөсөө тэр зорилгондоо ч одоо хурц ил байна мал дагуулаад одоо мөр малаа одоо малаа сайхан өсгөөд дахиулаад сайхан л байна. Манай энэ дахиж байгаа адуунч одоо унхан адууч ил байдгийн. Авуул адуугийн анхных гэж ярил анчин дамдын сүрэн гэдэг хурдан харамстай хүний айлын адууны удам манай адуунд явдгийн. Тэгээд одоо олон хүүхдтэй боллоо. Тэгээд лани жилтэй өр хүүхдтэй сайхан л амьдэрч байлын танд орондоо. Өөрөө ирэхгүй ингээд нэг ядраад завгүй ажилтай ачаалал ихтэй явж явах үед нэг сайхан ээж дээр очиод нэг гарынхан цайг уужхинсан ээжтэй очиод нэг тухайн ус үйлчхинсэн гэж ирэхгүй бодогддог үе зөндөө байдаг баг. Ерөөсөө л байнга гэлжид бол. Өдий болтол одоо ингээд цаашдаа урт удаан хугацаанд л удаан ээжтэйгээ байх юмсан гэж хүсдэг. Одоо бурхнаас гуйдаг ч гэж хэлж болно. Тэгэхээр миний ээж бол хүн болгоны л ээж үр хүүхэдтэй бол агуу шүү дээ тийм ээ. Миний ээж бас үнэхээр агуу хүн гэж би боддог. Тэгээд ганцхан одоо үр хүүхэд биднийг ачлаад зогсохгүй бас Монгол орчныхоо Монгол түмэндээ ингээд чаддаг болгоноороо ингээд хар багаас ахуулаад өөрийнхөө чадах юмар л ингээд туслаад ирсэн. Тэгээд ер нь дандаа л хүн туслахын төлөө өөрт нь боломжтой үйл ээж ерөөсөө хэнд туслахад бэлэн байдаг. Тэгээд бараг л ингээл нэг 10 цаастай дэлгүүр ороод нэг юм авахгүй явж байхад нэг ядарсан хүн тааруул өчөөл буцаад ирэх. Ерөөсөө л тийм сэтгэлтэй юм байхгүй миний ээж чинь. Тэгээд биднээсийн сайн гээд нэг өөрсдөө магтах юм бол би бодохдоо бол том баг л гэж боддог. Эжигийнхээ буйнд болдоод иж өнөөдөр өдөө зэрэгтэй амьдарч байна л гэж хэлмээр. Ижийтэгэн үдсэн тэр жилийн наадам цэцэг нар хоёр том бахардсан наадам. Ижийтэгэн үдсэн тэр жилийн наадам чихэр инээд хоёр том белуурсан наадам. Наадамчдын зулай дээр нар голлон халуун байсан ч элбэг дээл шиг ижихэн сүудэрт хэрхад сэрүүхэн. Дан эмжээхтэй даалимбан дээлнэс минь даавууны шинэхэн үнэр сэнгэнхэн даанч сайхан. Над шиг гой хүнгүй тэр жилийн наадам нар хур тэнцсэн тэр жилийн наадам. Долоогийн даваа нар хэвэлгийн шувтарч дааг ирлээ гэсэн шууга наадмын хөндөй дүүргсэн сайн. Тоссон ирсэн хоёр тоос бичгтийн хөндөй томолдож тоос тоосны дундаас 6 дааг сугарсан сан. Та яг анх бие даажмаар ууж эхлэх хэдэн настай байсан бэ? Би даажмаар байхдаа 20 настай л байсан. Тий. Тэгээд энэ их түүхтэй. Авраг 18-тай. Би 20-тай, 20-21-тай ч юм уу. За тэгэл байсан тэр үе. Тэгээд л сангай 30 жилд болдгоороо боллоо. Тэгээ би ч бас нэг бурхангүй газар бомб галзуурна гэдэг лөө буг галзуурна гэдэг. Бас нэг гайгүй хүн шиг бөхчүүл ирчүүл бас тэднүүс дундаа бас хөөхөн эзүүчилчих санаатай. Тэгээ хараад байсан чинь ер нь болохоо байлаа. Улсын цолтой бөхчүүл ирлээ. За улсын дархан авраг баян мөнгө авраг бас одоо 20 хэдэн жилийн өмнө чинь бас сайхан л байлаа. Тэдний шавнартайгаа ирлээ. Шонхор клуб байгуулсан. Тэгэл одоо Бомбаяр ган тогтох намжилд орж
манай авраг тэгээ Гочоо сүрэн зан Дүүгүр Болдбаатар гэтэл нэлээд мөхчүүд ирлээ. Заас ингээд чун 30 жил өргөн дэлгэр сайхан боллоо. Улсын цалтай мөхчүүд ирлээ. Бүхэн ч барилдаад эхэллээ. Би нэг 3 даваад тэгээд 4-ийн даванд 8 жил төрж очоод өглөө. Тэгээд би 3 нас оролцсон. Ихнээс азар шүтлөө оролцсон. Тэгээд шүтлэнд нь би 3 шүтлөө үйцсэн. Тэгээд Баяна авраг биднээс ингээд бүх барилдаад ингээд тойроо суудсан. Хажууд нь би ойрхон сууж байсан чинь ой боцохой л гэж байна. Магшаал гэсэн. Тэгсэн чинь чи мөр уйсан уу гэж байна. Уйсан л гэлээ. Хэдэн адуу уйсан. Би 3 шүтлөө уйсан л гэлээ. За. Жаахан бод суужсэн. Ер нь хэдээр ирэх юм бол гэж бодож байна чи л гэж. Багшаа гуруулаа огсраад ирнэ л гэжлээ. Тэгэж хэлтийг ард дээр нүгэлтэй санаас авч байгаа. За энэ том авраг хүнд чи одоо ер нь би одоо юугээ чи нэг ам төрүүлээд хачи юм илчвдэд нөгөө гуруулаа огсрд ирээч үгүй чи одоо ер нь яанаа л гэж бодоо. Хортон шиг төвдсөндөө бас босоод нэг тийшэл явж өглөө. Барай оноод л. Тэгэл ерөөс нөгөө шүдлийн эртлээ одоо санаа амардаг. Одоо энэ том хүн тудлаа хэлчихвэл одоо яана. Гэт гой нилээ хэд мэддэг адуу их сайн дахиад ирчихсэн. Миний 3 үрээ гуруулаа битүү. Тэгээ гуруулаа цууж ирнэ гэдэг ба. За ер нь фактлаа да ер нь. За би ч ер нь болохоо байлаа л гэж бодчихлаа. Баяна аврах дам гарчихсан одоо ер нь яадаг үлээ л гэж бодчихлаа. Шүдлийн ирж ийн гэсэн тэгээд тэр нэг 3 км-ийн тэртэл нэг төмөр зам тохоо хонхрын радио станц хоёрын дундуур нэг торны зайгаар л нэг ухаа байдгийн тэгээд эхний нэг 4 бад бол зурсгэл гараад ирлээ. Тэгэл хүмүүс л хуйлрлаа ладуу ирлээ гэл тэгэл дуран гүйлгэлээ. Дуранцсан чинь хөөе. Нөгөө хилээ хар дамжин сүрэнгаан хар үрээ дундаа хийчихсэн миний 2 үрээ тархинд явж байна. Тэг 3 дахь нь хаана вэ гэсэн чинь хүүхэд нь оччихсан ард нь дагаа явж байна. 60-70 үрэнээс чинь хацсан сайн явж байна. Тэгэхээр л бөөн баяр л тосоод л хүлээгээд л байлаа. Тэгэл яахын зургуу орж ирлээ. Тэгсэн чинь миний хонгор үрээ төрүүлээд хилээ хараамаа үзүүдэд хүрэн үрээ гуруулаад алаг газар нь хүүхэдгөө дөрөвлчдөг. Тэр үеийн дүрмээр бол нэг л хойшлолт гэсэн. Тэр миний 3 үрээ гуруулаа ингээд сувраад төрөө 3 5-аар орчдөг. Тэгээд нэг сэтгэл амарч үлээ. Баяна аврагын урдуур ингээ арай нэг чих алхаад. Баяна аврагч тэгээд юм хэлээгүй. Тэгээд ийм сайхан дурсгалтай. Миний анхны наадам анх мөр үед би тэгж одоо энэ нутгийнхаа дэвжэн дээрээс 3 шүдлэн үрээ уяал гурууланг угсраагаар нь оруулчаад тэгээ ерөнхийдөө энэ хурдан адуунд бүр их одоо урам авч энэ нутгийн цагаан толгой гэдэг наадмын дэвжэн дээрээс миний анхны одоо энэ морь уях уралдах Монгол түмнээ баярлуулах энэ буянтай сайхан ажлын анхны гараа үндэс суурь нь нутгийн минь дэвжин дээрээс эхэлсэн юм шиг гэж өргөж залбирч явдаг. Авраг бол улсын цолтон гуудтай барилдаас гарч ирж хараахан давж унж дадаагүй байсан үе. Гочоо сүрэн зааныг Дүүгүр Болдбаатар начинг тэгээд үеийнхээ хэд нөхдүүдийг тэгээд үзүүр төрүүнд Баяна аврагтай үлдсэн. Тэгээд Баяна аврагтай үлдээд авраг шавьяга их сайн бүх болоорой
гэж өрөөгөөд нутгийн дэвжин дээр авраг өвдөг хүргээд тэгээд Скотаваргагаа эдэлж дахимаа өгөөд тэгээд алс ирээдүйхэн бүхийхэн зам тавьж исэн. Тэгэхээр нэг наадам дээрээс морь бүх хоёр нь салбарлаж хоёр тийшээ явсан байх. Тэгээ энэ нь болохоор ерөөсөө энэ нутаг орон энэ далай түмэн өвд эцсийн ач буй яг нэг цэг дээрээс нэг наадмын дэвжин дээрээс одоо ах トゥ хоёрын амьдралын зам чиглэлээрээ гарчээ гэж одоо ингээ бодоход их сайхан байт. Ер нь морь уян гэж одоо юм. Морины уралдаан гэж юу вэ? Энэ талаар таны бодлыг нэг. За энэ морины уралдаан гэдэг морь уян гэдэг хоёр асуудал бол зайлшгүй хоорондоо холбоотой. Тэгээд эрт дээр үеэс өвд эдс маань морийг олон зуун жилийн туршид уйж одоо үндэснийхээ баяр наадмын нэг том хэсэг бүлэг болгож уралдаж ирсэн. Одоо өнөөдрийн өдөрт одоо үе үедээ Монголын маань ард түмэн түүчилж авчраа биднүүсийн үед золгууллаа. Бид цаашаа бас дараагийн үедээ их сайхан боловсронгуй сайн сайхан хэвээр нь сайжруулж хүргэж өгөх ёстой. Ёс зүйтэй хүргэж өгөх ёстой. Улам одоо энэ монгодснийхээ ёс чудгийг бас тодруулж хүргэж өгөх ёстой. Энэ утгаараа Монголын том өв соёл морио уян гэдэг энэ ухаан бол эртээр үесээ манай Монгол түмэнд бол өвлөгдөж ирсэн. Одоо бид бол ерөнхийдөө морины уяаг хийж гэнэ гэдэг бол өвд эцээс өвлөж ирсэн үндсэн адууг хөнгөрүүлэх, онгоолгох, одоо уралдааны замд өөрт нь түүргүү болох, одоо ямар нэгэн байдлаар булчингийн үйл ажиллагаа, одоо зүрхний үйл ажиллагаа, хоол хүртэл одоо авчилдаж, хоорондоо эвсэж, бүх хэмжээг дэрж бэлтгэл нь одоо өндөр түвшинд очиж тамирчин шиг адуу тавьж байна. Энийг бол ерөнхийдөө Монгол өвд эдс маань өв уламжлуулж дамжуулж ирсэн. Түүн дээр нь одоо орчин цагийн одоо морины уяа гэж бас нэг тодорхой хэмжээгээр нэмэгдээл ерөнхийдөө л өвд эдсийнхээ уламжлал суурь тэр ухаанаар л баяжуулж одоо морио үйж байна. Одоо энийг л уяа гэж ойлгоод байгаа. Хөдөөгөр наадам уралдаан үзээд уяачтай ярьсан хөө зарим нь 7-8 оролдчихсон. 10-аад оролцсон энэ төр гэлээ. Бид чинь бол уяал нэг 3-4 оролдчихвол ер нь эвгүйдчих гээд байдаг. Тий. Ерөнхийдөө хавраас ахуулаад уралдсан уралдаанд оруулж байгаа баг. Хооронд нь зайтай баг. Улс бүсийн наадамд ч одоо бас олон жилийн ураа үзчихсэн. Тий. Одоо сайхан онголттой зүв байгаа адуунууд нэг дор цуглж чуулж уралддаг учраас адуунаас бол хэмжээний тамирдаа бүр цаад үндсэн юм шавхаж уралдана. Энэ олон уралдаад байгаа нутаг орондоо орлон уралдаад байгаа адуунууд маань болохоор ерөнхийдөө бас наадмынхаа статус цар хэмжээгээр бас том жижиг уралдаан байна. Энэ дээр адууны бяр шавх, тамир шавх, шавхаж уралдах хэмжээ нь бас харьцангуй өөр байна. Тэгээ аргагүй алхын хурд чуулаад уралдахлаар бол одоо мөн 3 давхарлахтал бас өндөрлөл юм байна гэж бодож сууж байна. Тэгээ хоёр бол давчаад байгаа. Бөхөр ярих юм бол Скотаварга тэрих хоёр наадмын юм уу бүсийн уралдаанууд, бүсийн барилдаанууд, аймагт татсан барилдаанууд энэ төр дээр бол бас дагуур амархан барилдчихад дээшээ яг үзүр төрөн дээр очиод нөгөө оргуудтайгаа өрсөлдөөд ирэхээр бас нэлээд цуцаа ядраа харагдж идэг шүү дээ.
Яг л тэр одоо том наадмын жишиг тэр л юм л да тийм ээ. Тийм ерөөсөө бүх чүүл дээр чи ялгаагүй тэгээд одоо арга байхгүй хүчин тэнцсэн хоёр бөхч нь одоо ер нь хамаг байдгаа шавхуу сайхан барилдаад тэр жилийн наадамд жижиг авраг маань өсөх аврагтай ер нь мундаг барилдсан шүү дээ. Энэ хоёр ч одоо байгаагаа шавхаж үзээд сүүлдээ авраг хөлийн авч сөлбөж өсөх аврагыг давчхаад явж байхдаа засуулаад төвшөөд гой үжсэн шүү дээ. Тэгээ бодхолоор ер нь аргагүй энэ тэнцүү тэгээд ерөнхийдөө бол жижиг аврагаас бол өсөх аврагч аль аль талаараа илүү өгөх шүү дээ. Одоо арал чац биенжин бертэнкэ ер нь тэгээ бодоход одоо өөрөөсөө давуу тийм сайн бөхтэй барилдаж давна гэдэг бол бас их л одоо хүч тамир ахуулсан ба одоо тухайн бэлтгэлийн одоо хэр хийсэн бэлтгэсэн одоо өөрийн хамаг юмал нэг дор нэг цаг минутанд л шавхаж өрөлдөж байна. Адуу бол одоо хоёр яалтчгүй цуута хоёр буян одоо 2-3 улаа уулзчихаа тэгээд л үрэлцээл яваад багт ч одоо ер нь хиндэ үрэгдэхгүй л тэгэл арийнхаа адуунаас зайлаад л тэгээд л бүр хоорондоо үрэлцээл тэгэл 10 гоё үлдэж байгаа нууд нь бол одоо ёстой нэг байгаагаа шавхаж л оруулж байгаа юм да бас ялгаа байхгүй л. Залуу яжтай хандаж таныг нэг зүйлийг бас туршлагаасаа хуваалцах юм уу зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна л да. Наадам дуусаад адуугаа шууд тавьдаггүй дараагийн наадмын бэлтгэл ажлууд эхэлдэг гэдэг шүү дээ. Та бас ярьж их богино хугацаанд тарга хүчээ авдаг учраас тэжээхээс өөр аргагүй байна гэж. Тэгэл наадам дуусаад төрийн баяр наадам дуусаад таны хувьд адуунуудаа яаж хурдны адуунуудаа тэжээж байна? За миний хувьд бол өөрийнхөө ажиглалтан дээр суурлаад тэгээд зарим нь бол урд жилүүдэд бас нэг байгалаар нь бас нэг тамир бертэнкийг нь гүйцээч гэсэн натай бас намрын сайхан сүлэнд ногоонд наадмаас хойш тавиад хараад байхад жоохон өөхөн тарга аваад махан тарга нь бас гүйцэхгүй. Тэгээд бас махан тарга өөхөн тарга нь бас тэнцэж үж адуу бас сайхан гүйцэд бяралж чөмгөн дүүрдэг гэж ойлгодог. Тэгэхээр аль нэг тал нь гүйцэхгүй болохоор бас учир төтгөлтэй. Тийм учраас энэ намар болтол уралдсан одоо олон давхар уяа хийсэн хавраас хавлаа уралдсан адуунууд маань ерөнхийдөө бол махан тарга одоо нэмэглээд хөнгөлөөд одоо уралдчлаа гэхэд бас адуу шин цаад чүмэг гэдэг чинь ерөнхийдөө адууны чүмэг ясны бяр гэдэг чинь бол үндсэн бяр нь байж байгаа. Тэр үндсэн бяр л одоо олон давхар уяанд багсаад ер нь тэгээ сүүл рүүгээ зарим наадам дээр ширгээд мултрах тал руугаа орлоо гэхэд эргээд байгальд нь тавиад ахаа таргалахын хүлээвэл одоо сүүлийн үеийн адуу бас сэтгэлдээ хүртэл чөмгөө гүйцэж бяраа гүйцэтгэл бас бяралж таргалах тийм байдал одоо үнэхээр бүрдэж өгөхгүй байна байгалаар авал. Одоо ерөөсөө хөлсөөрөө ачаал авах болгоноор ингэж микро макро элементүүдэд хөлсөөрөө алдчихж байгаа юм. Тэгээ тэр болгоны одоо бас биднээс зах зээлийн одоо худалдаанаас ингээд нөх
элементүүдийг ингээд аваад өглөөхөд нөгөө хэсэг талдаа энэ зарим эрдэс бодисоо элементээ нөхөж чаддгүй хоцордог. Тийм учраас бас ер нь эрдэсийн сайхан гүйцэд нөхүүлээд сайхан тэжээгээд тэгээ ингээд дагуулад нэг сайхан бярлуулчих юм бол бас ингээд дараачихаа наадамд аваад бариад уйхад бас нэг гүйцэд бяртаад очно бас нэг амжилт нь хадгалагдах тэр төвшөндөө байх магадлал өндөртэй болчиход. Адууг уяхаас гадна уяаны дараа адууг тавина гэдэг нь бас их учир утгатай биш дараатай байх хэрэгтэй юм шиг байсан. Тийм. Ерөнхийдөө адууг бол яг хуу сайхан уралдлаа олон сайхан наадамд наадлаа гэхэд эргээ тавихтаа бол ерөнхийдөө адуугаа бас нэг сайхан хөлсийг гүйцээж тавих хэрэгтэй юм. Би бол тэгж боддгийн. Тэгээд нэг сайхан хөлсийг гүйцэж сайхан уралдаанаас хойш нэг хэд сайхан хөлслөөд сайхан уяас ойлгоно. Ер нь шууд л уралдаа дууслаа гэхэд тавьчих юм бол тэр 2-3 сар үеигдсэн амтэн чинь ерөнхийдөө шөнийхөө хоолнд дасцсан байдаг. Тэгээ орой тавиал өглөө барьдаг. Тэгээ нэг шөнийхөө хоолоор хооллоод тэр хоолндоо гэж дотоод эрэхт нь ингээд одоо яг баригдаад агшаад яг тэр шөнийхөө хоолнд таарцсан тэр дотоод 5 цулын одоо орон зайн одоо нэгэн хэвийн хэмжээнд ингээ баригдсан байдаг. Тэгээ шууд л хоолнд нь тавьчих юм бол бас сөрөг нөлөөтэй. Тийм учраас ер нь цагаа хооронд нь ойртуулж иж тавьбал бас баг багаар одоо өглөө юу гэдгийг жишээ нь өглөө нэг 8 цагаас барьдаг бол 8 цагтаа нэг 2-3 өдөр сайхан бариад дараа нь бол тавихтаа нэг 5 цаг тавьдаг бол нэг 8 цагт бариад нэг 4 цаг тавиад ах жишээтэй тавилт барилт хоёр ингээд баг багаар ойртцоод тэгээд адуугаа бас нэг цагийн тулгад тавьбал дотоод эд эрэхтэн тэр эдэлтийнхээ хэмнэлээр бас баг багаар ингээд суларч гидсэн гүйц тавьж огцсон биш. Тэгээ сайхан хөлс мөлсөө сайхан тааруулаад тэгээ сайхан тавих юм бол дараа жилийнхээ бас нэг уяанд бас ив авах нь арай хөнгөн түргэн байдаг. Танаас бас нэг зүйл асуу гэж боддгийг. Таны уяаны онцлог гэж ямар онцлог? Уяаны онцлог. Хүн уяач болгон өөр ингэсэн онцгой арга барилтай. Таны уяаны арга барил гэж ямар арга барил вэ? За би ч одоо Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тод манлай байж Дамбат Арчаагийн онон гэж сайхан багштай хүн. Тэгээ ерөнхийдөө бол багштай шавархаас өмнө бол өөрийнхөө одоо бага наснасаа олж авсан адуутай харьцаж исэн. Одоо нийтийн жишг уяагаар уйж зүтгэж ирсэн. За багштайгаа 3 жил сайхан морь uyad. Ер нь их мэдлэг мэдээлэл нүдэ нээсэн. За тэрэн дээр бас нэг өөрийнхөө бас нэг өөрийн гэсэн бас нэг тийм бодлороо бас нэг өнөөдөр тэрийг баяжуулаад ингээ морь уяа явж байгаа. Тэгэхээр миний уяаны онцлог гэвэл ерөнхийдөө бол одоо атуг бол ерөнхийдөө одоо ер нь тэжээлд ороод хөөрхөн бярлаад ирнэ. За тэгээд бас нэг чигтүүл замтуулаад ажил эхэлдэг дээ. За ер нь тэрнээс хойш ер нь тэгээд ер нь гар салгахгүй дээ. Ер нь тэгээд энэ булчин шөрмсөөрөө эд эрэхтнэрээ ачаалал авч бэлтгэгдэж уралддаг. Энэ амтан бол ерөөсөө л тамирчин хүн шиг. Одоо байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Байнгын одоо хүн төнгөн өөртөө тохирсон цаг хугацаанд тохирсон наадмынхаа одоо цаг хугацааг тооцоолсон үедээ тэрэндээ тохирсон ачаалал нь адуундаа үргэлж байж ах хэрэгтэй гэж үздэг. Тэр утгаараа манай адуу бол ерөнхийдөө байнгын бэлтгэлтэй байх. Тийм хандлагатай. Тэгж бэлдсэн адууга уяа эхлэхэд уяандаа оруулахад бас нэг уяаны ив авч байгаа, уяа руугаа орж байгаа тэр шургаж байгаа нь бас нэг арай дөт адуундаа чамар. Уйж байгаа хүндээ чамар. Тий, тэгэхгүй бас ингээд нэг наадмын бус үед нь бас нэг амралтын өхөн өөх цагт нь өгөлгүй яах вэ? Гэхдээ л ер нь ажил салахгүй шүү. Ер нь тэгээ их баг таарсан тэр цаг хугацаанаас хамаарсан ачааллыг тохируулаад өгөөд багт тэр булчин шүрмс ажиллаад хөөрхөн ачааллаа аваад ингээд хэвийн формо бариад байгаа адуу уяандаа ороход одоо
буулрах, хөндөөрлөх, тулгамдах, бахардах, одоо барьцаалдах тэр зүйлүүд нь одоо баг гайгүй шүү. Тэгээ ерөнхийдөө бол наадуу ер нь тийм нэг бэлтгэлжилттэй байлгаж үж хадгалах нь тэгж уйх нь бол зөв юм болов уу гэж би тэрийгээ бас өөрийнхөө уяаны онцлог л гэж үзэж байна л да. Таны уяж саадуунаас одоо үнэхээр хурдаад. Үнэхээр ямар ч байдаг аль уйхад бол үнэхээр хурдан гэдэг нь мэдчихдэг ямар хат. За би одоо мүлгэр бол азаргаал хэлнэ. За энэ мүлгэр хол азраг бол за энэ багаасаа их сайхан уралдсан. Одоо мүлгэр хол азрагны маань төрсөн дүү хишиг хөрөн байж байна. Өнөө жилийн улсад дөрвөлдөг хонгор үрээ байж байна. Ач тонгор гээд тэрний хоёр ах нь одоо гих хонгор гээд төгс сутын тах хонгор гээд үгүй ерөөсөө эн чинь нэг гүнээс л ингээд цоод байгаа. Тэгэхээр нөгөө талаас нь төрөөд байгаа адуунууд нь бас өөр өөр гүнээс төрж л байгаа л та. Гэхдээ энэ одоо энэ хурднууд одоо хишиг хүрний тал, мүлгэр холын тал гэл ингээ ярихлаар нэг буянтаа сайхан хонгоргүй маань аргагүй л нэг хурд төрүүлээд байгаа. Энэ хонгоргүй тэр алдарт тогроо алтар азрагны төлөө. Тэгээд ер нь ямар нэгэн адуу цаад удамшлийнхаа генийг удам судраа татаж ирж бай охинч бай. Эр нь хурдлаад байдаг. Охин хурд төрүүлээд байдаг. Ийм алтан савтайг болж өрдөг. Тэгэхээр одоо ерөөсөл энэ хонгор гүнээс мань гарсан адуу олон сайхан адуунууд төрж байна. Мөрөөл улсад бүсэд бүгдээрээ л багтаж орж байна. Тэр дундаа бүр гоц одоо хурдаа адуу гэвэл би мүлгэр хоолыгаа л хэлнэ. Уяа авж байгаа тэр явж байгаа тэр нэг зам ингээд нэг дундлаад нэг сайхан тарих руу гарч ирж байгаа тарихны хидийг нэг ид яваан дээр нэг үрээд ганцаараа гараа явчихж байгаа юм тэр нь бол ер нь бас нэг тэр болгон энэ адуунаас нэг тэг төрөөд байхгүй тэр бол Өлөө сэтгэл зүй мундаг янцтай сэтгэлтэй зоригтой зүрхтэй төвчээртэй ерөөсөө л тэгэл нэг тонгоож аваад ингээл зүтгэсэн байхад бол ер нь тэгэл улам ирчлээл нэмэл хурдан мийл нь өндөрсөөл энэ үхээс ер нь тэр сарахгүй. Томгүй харахад. Томгүй нэг сайхан дундын дор толгойтой. Үгүй тэрний тэр зориг зүрх гэж яана. Тэгээ багтаа их онцгой дааг байсан. Хавар эрт гарсан унаг. Тэгээд нэг хүүтэн авсрахтай яхан шамрахтай өдөр төрөөд тэг хоёр чихнийх нь үзүр өлтөөд унчихсан. Тэгээд унаг багтаа ихийгээ тойроо тоглоод байдаг. Тэгээд тоглож байгаад унтчих та тэгээд ингээд өөр ингээ хөлөө ингээ савлаа л дандаа ингээ ийш нь тийш ингээд тийчлээд ингээ татганаад зүүдлээл ингээ эргэж хөрөөгөөд унтаад байдаг. Тийм унгаас тэгээд очиод ингээ симэрхэ очоо хажууд нь харахаар ингээ баян ингээ татганаатай унтдаг. Тэгээд л одоо хөл гараа бүр дээшээ ингээ савчиж байгаа шиг. Тэгээд юусоо энэ ер нь ямар онцгой адуу вэ? Энэ ер нь их сонио адуу. Тэгэл ерөөсө даганд нуйсан аймгийн Төв аймгийн 80 жилээр гурвалсан. Тэгээ шүтлэнд нь уяал улсад толоо төрүүлж байгаа. Тэгээд бүсийн наадам дараачийн наадам инхэл дарга дээр очиод сайхан тавьчих байсан. Би энэ мүлгэр хулыг бол бас нэг Монгол адуундаа бас нэг төрчихсөн амтан гэж бодож байсан. Тэгээ ер нь энэ дүүнэрийн ингээ уяхад нэг ахынхаа данд арай л өрөхгүй юм шиг санагдах юм да. За төрийн наадам олон саад дуу. Ерөөсөө бүгд л дахин дурлах гэдэг юм байна. Юу гараад хэлж байна? Төрцөн бие эргэтэн бай. Уяаны ив бай. Сэтгэл зүй бай. Бүхэн нөлөөлнө л доо. Тэгтэл одоо бид нар бүгд л үржил хийж байна. Бүгд л сайхан хадуу төрүүл атсан. Хурдан байгаа. Бүгд л Дэнтгийн аймаг сум бүсийн уралдаанд бүгд төрүүлээд байгаа. Олсод оролдож байгаа хэд
одоо аврах том өрсөлдөө ирж шүү дээ. Одоо энэ том юм дотроо юугаараа илүү дийлээд. За би энийг бол нэг сумоотой харьцуулаад хэлчихмээр санагдаад. Сумууд бол би ойлгодог. Тодорхой цагт бэлтгэл байна. Улсаас одоо бүх одоо хоол хүнс амралт бүх юм заагдаад тэгэхээр тэнд дандаа нэг хүн нь одоо юу гэдгийг хоолоо өөр идэд нэг хүн нь одоо баг идэд юм уу тэр хоол хүнс тэр орчин ахуй нь бол бүгдээрээ адилхан гэж би ойлгодог. Адилхан цагт амарч байна, адилхан хоол идэж байна, адилхан бэлтгэл хийж байна. Тэгээд ингээд тэр олон ирчүүл дэлхийн бөмбөрцгөөс суулчаад тэгэд хэн одоо авраг болж хэн одоо ялан дийлж гарч ирэх юм бэ гэд ингээ бодоод бие биенээ хараад байж идэг байх гэж бодож байгаа. Тэгэхээр би тэр дундаас ямар нь гарах вэ гэд бодохлоор хэн нь илүү ээж аваасаа төрчихсөн, хэн нь илүү удам гэнтэй, хэн нь илүү байгалаасаа юм аваад төрчихсөн, хэн нь одоо тэр нь л илүү тэр нь л гарч ирнэ тодорхой. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ адилхан үржүүлэг хийсэн, бүгдээрээ адилхан тэжээсэн, бүгдээрээ адилхан уйчихсан, бүгдээрээ адилхан хөдөлмөрөө шингээсэн. Одоо ёстой алдаа мадаггүй сайхан хэдэг адуу тархинд гарч ирэл хоорондоо үүсгэж. За төрцөөрөө цаад углуургаараа хэн илүү юм бэ? Хэн нь одоо тэр удмаараа илүүрэх? Тэр л ялгарна. Бас л яг байраараа л юм шиг байна да. За халтарн зөв талдаа юм байна. За ингээд Монгол улсын мандаж Авган самдангийн Бацх Төв аймгийн Баянцхан сумын яж Төмөр хүйгийн гамбалт нарын уйсан Өмнөг аймгийн Цогццгийн сумын яж Хүүгийн дүмбэрийн богд халтар үрэ. Дариган гişүүдийн хурдан хүлэг гэдгээд анхалж өнөөдөр Төвийн бүсийн дажиг төрүүлээ. Ам хүзүүн Дорног аймгийн сайн шилжсмийн яж Саруул ярийн унгадуу Монгол улсын мандаж Батэрдний хонгоруудыг улсын мандаж Батэлзөө гэж ам хүзүүн төрлөөсөн бол Говьалтай аймгийн Баян улсын Монгол улсын мандаж Тавдржийн Гамбатрын Шаргур аймгийн 3 турлаа. Нөгөө морин уралдаанаа хараад тэр даагныхаа уралдааныг хараад Баян хотоодыг хараад юм уу төрүүлж ирж байгаа төмөн их ажнаануудаа хараад өөрөө ирэхгүй ингээл самсаан ширхрээл өлөнсөн туслаа зогсож идэг ард түмэн бүр дэлхийд ганцхан миний Монгол юм байгаа шүү дээ. Монгол түмнээ баярлуулах энэ буянтай сайхан ажлын анхны гараа үндэс суурь нь нутгийн мэнд хэмжээнд дээрээс эхэлсэн юм шүү гэж өргөж залбирч явдаг. Өдий болтол одоо ингээд цаашдаа урт удаан хугацаанд л удаан ээжтэйгээ байх юмсан гэж хүсдэг. Одоо бурхнаас гуйдаг ч гэж хэлж болно. Миний бодлоор бол уралт хадууг бол унаа эдлэгийг нь бол сайн хийх хэрэгтэй байна. Хавцаараа тэр барилдаанд хоцорно гэж бол аврах яагач байхгүй. Өөрөөс нь би ингээ бужигнахад чамд хэцүү байдгүй юм ингээ барилдахад. Хүн дагаал бужигнчвал надаа бүр амар байд ингэж хэлж байсан. Тэ. Тэгэхээр энэ нэг сони юм шүү те. Хурдан адуу бий болгож гаргаж авна гэдэг уяачийн үед асар их цаг хугацаа зарцуулдаг, асар их хөдөлмөрийг шаарддаг ийм ажил байдаг. Тэгвэл бас нэг хурдан адуу гаргаж авсан хойноо уйж хурдлуулахын тулд унаг байхаас нь эхлээд анхаардаг зүйл байна. Зарим уяачид дааг болгоод нь сургаад л шууд ахиулдаг шүү дээ. Таны хувьд яаж вэ? Унаг байхаас нь анхаарч ийнө эсвэл дааганд нь сургаад уралдуулдаг уу? За би унаг байхаас нь анхаарна. Тий, бүр азраггүй хоёрыг бол одоо сайн хурдан азрагнаа сайн гүгөө хийн. Сайн гүгөө хийхин тулд ямар гүнүүд хийх үү гэдэг чинь бас их учиртай. Одоо сайн азрагныхаа төлийг ямар азраганд хийгээд ямар охин адуу төрүүлээд тэр охин адууг нь тойруулж авчираад энэ азраганд хураалах вэ? Эннээс гарсан охин адуугаа би хаашин дамжуулах вэ гэд. Ингээ эн чинь өөрөө ингээд бодлогын чанартай. Энэ бодлогыг л их зүв бариад азраг гүнийхээ зохицолтлогыг хараад удам генийн сайн бодолцоод ингээд энэ адууга үржилжлэхсэд нь оруулдаг. Тэрнээс энэ сайхан гүн, энэ сайхан азраг байна. За энэ хоёрыг нийлүүлчих. Энд чинээс урд төрнө гэсэн ойлголт бас ухар мөчөд болно. Үржил селекцэд нь анхаарад та өөрийнхөө арга барилын бас уяхад төхөмтэй хурдан адууга гаргаад ирлээ.
За тэгвэл тэр адаг уяхын тулд та унаг байхаас нь яг юу хийж эхлэх вэ? Ер нь хин гидсэнд байхаас нь ахуулаад тэр адаг эрүүл төрүүлэх бодлогыг баримталж байгаа. Одоо нэг бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энийг би бас рекламтлаа гэж хүмүүс бас хэлж магадгүй. Гэхдээ тэр их сайн юм аа. Ийм шуудаатай нэг 30 хэлээр савлсан юу байна. Бүтээгдэхүүн. Нөгөө унгыг чинь хин гидсэнд боож жоох үед нь тэр ихийг өглөөрөө тижэхдээ тэр эрдсээр тижиж. Тэгээ унаг хин гидсэнднээс ахуулаад тэр эрдсийг хэрэглээд эрүүл төрчих юм бол байгалаараа төрсэн унгаас хамаагүй өөр төрч. Унгаа намар одоо ингээ сайхан одоо ингээ 11 сард хижээлд оруулаад тэгэл хавраас нь ахуулаа сургаал тэгэл уралдаанд нь бэлдэж эхэлж байгаа. Монгол орны зүүн зүгийг их хурдтай нутаг гэдэг шүү дээ. Сүхбаатар хинти чиглэлийн одоонууд их хурдталгаа гэдэг. Тэгээд энийг нь бас зарим уяачид тэгж ярьдаг. Унаг байхад нь барьдаггүй, унгаа барьдаггүйтэй холбоотой, ихийнхээс үг хөхөж өссөнтэй нь холбоотой гэдэг. Энэ талаар та ямар бодолтой вэ? Энэ талаар санал нэг байна. Энэ манай Сүхбаатар хинтигийн дорнод руу ч гэсэн яг хуу гүү барих нь барьдаг юм билээ. Тэгээ тухайн үедээ бас нэг ариг цагаагаа хураагаад баяр ёслоо тэмдэглэждэг. Ариг аудаг нуудаг энэ нутгийн чинь. Тэгтээ голцоо унаг нь эхлээрээ сайхан. Ёстой унган маха барахгүй сайхан. Одоо дааган насандаа хүртэл явцдаг. Тэгээд ерөнхийдөө зэлэн татаагаагүй унган маха алдаагүй ихийнхээс өгөхөд өссөн унаг бол ёстой биднүүсийн яриад байгаа ямар ч эрдэсийн дутагдaltaгүй. Одоо тэгээд эрүүл сайхан боожж байгаа юм да. Хөдөө орон нутгаар яваад олон малчдыг харж хахад дааганд нь барьж аваад бүлгүүлээд сургаад эхэлдэг. Тэгвэл яг уяачдын хувьд ялангуяа таны хувьд яг дааг болсон хойно сургахтаа бас нэг арай өөр зүйл бий юу? Хурдны адууг сургахтаа тэгвэл зүгээр байдаг юм аа гэдэг нэг. Би юу яадгийг. Уяхтаага намар нь жоохон сойлгоор болчихдээ. Тий. Сойлгоор болохлээр нэг за яг нэг унгыг сайн ихлээр улсууд бас ойлгох юм уу? Би л одоо хийдэг юм аа хэлий. Зүгээр нэг унгыг барьж байгаа сэрмөнхэн газар нэг 7 хоног зэлждэг. Сайхан зэлэнд ягаад тэгээд нэг ихийг нь сайхан хүлээл зэллээд тэгэхэд унаг бас нэг яг нэг сэрүүхэнд нэг 7 хоног сайхан сойлгочих чинь бас нэг ус мөс нь босоод нэг сайхан хүч мөчн тогтоод тэгээд нэг шил толгоогоо мэдхэн дээр гэдгийг гол нь тэгээ нэг 7-оос 10 хоног нэг жоохон бариад очиж чагтлаад буцааж их нөхүүлээ саагаад наануу цаануу гэдэг нэг жоохон ингээд тэгсийж жагаад нэг тавьчихад зэлэнд барьсан унаг нэг дараа нь барьж аваад ийш нь тийш нь хөдлөх чиглүүлэх чинь бас нэг арай бас нэг шил толгоогоо мэдээ цоо юм нэг унгыг бодвол арай ондоо зөөлөн сайхан болчдөг шүү. Тийм унгыг чинь дааганд нь сурах гээд бариад авах чинь бас нэг уян дээр уйх чинь нэг захлаад суугаад авахгүй цогчоод авахгүй өсөр чарайгаад авахгүй хамаагүй дээр байт. Тэгээ бариа уйчих чинь нөгөө зэл үдцсэн унах чинь даагандаа бол зогсож ил байт. Тийм адуу сурахад бас амар байт. Алтан булгийн Батгүйгийн байсан Дундгой аймгийн Эрдэнэ Баатар жууны өнөр эний хурдан халтар мөрөнгөсөө барай Чойдгийн Батуудахын алдсан ард дээр нь Авган самдангийн Төгс Батын Бормор 3 дээр за Төгс Бат яач Ирлис даагны уралдаанд халтар даагаан аярагдуулсан. За энэ бол одоо авраг ахтай, мандаа ахтай, аргагүй бас нэг хиймэртэй хоёр хон их Монгол улсын байгуулсны 800 жилийн гоод төвдөн мандаан зайдуу төрсөндөө Эрдэнэ сэн сүрэн дааган төрүүлгэж байхад Төгс Бат яач тахихон гар даагаан аман хүзүүнд дурлуулж байсан. За ингээд 90 жилийн ойх насны мардын уралдаанд Төв аймгийн Алтан булга сүмэн яач Батмөнхийн Батгүйгийн байсан Дундгой аймгийн Эрдэнэ далаа сүмэн яач Баатар жимийн өнөр баяны хурдан халтармаар түрүү магнаад хурдлан ирж түмэн олноо баясгасан бол Төв аймгийн Сэрэгдэн сүмийн харьяат нийслэлийн андарт байж Авган самдангийн Төгс Батын улаамаар аман хүзүүнд дурдаж Манай унгаад тий. За тэгээд бэлтгэх төрөг авч байгаа. Одоо энэ ч одоо энэ төрийнхөө наадмаас их насны мөр амаа үзүүлүүлээд даг төрүүлгээд аригдуулчлаа шүү дээ. За. Монгол төмөнд тэгээд илгээрээ их хамглан төрлөөрөө төвшин хамглан юу сансан сайхан цагаан хөслөнд үргэлж биелж бүтэж явах болтугай гэж. Цаанаасаа тийм сэтгэл зүйн хүн байна уу? Эсвэл энэ олон уралдаан, олон морины өмнө явсараад голын ус хүртэл одоо чулуун хүртэл одоо голын ус нь мөлийдэг үст.
бид эвдээд байна уу? Өрнийх сэтгэл зүг. Урдаа дууных сэтгэл зүг. Дандаа юмны урд юм. Дандаа араас шихатай. Ардаа дандаа дуурын жимээтэй шүү дээ. Тэгж хурдан төрцсөн өөрөх нь буруу биш. Тий. Өөрөх нь өгөгдөл нь илүү юм дээр өгөхгүй байгалаас илүү төрцсөн. Учраас л энд явна шүү дээ. Тий. Цаад хэл араас нөрөв хүн яваад явдгаараа яваад л очдгоор очно. Наадах бол дөрүлөө явна. Ятсан. Тэг үзүүр дээр дандаа араас ашигтай шүү. Тэгэхээр бид энэ адуугаа яаж онцлох хэвтэй? Ер нь одоо энэ сэтгэл зүй тийм шүү дээ гэж онцлох нь зөв үү? Эсвэл бид алдаа хийгээд байна. Урдаа дуу. Бид энэ бас уян дээр алдчихж байгаа. Уяаныхаа алдааг одоо ерөнхийдөө адууга хөөргөж хөнгөн сэтгэлтэй адууг бас сэтгэлийн сайхан дарж тайвшруулж уух хэрэгтэй адуу байдаг. Одоо миний багш ил зааж хэлснээр хүн сэтгэлтэй адууг нэг жоох урам өгч уралдуулах уух ажил байдаг. Нэг талаасаа тэгээд тийм хөнгөн сэтгэлтэй дарж уух, тогтоож уух адууга биднээс бас хоолундыг хасаад дэндүү бас хоол багцаад хөөрөөд байдаг. Хоолоор нь бас нэг жоохон өлөн дүүхэн асуудал, үлдүүлэх асуудал хийсэн адуу бас хөөрөө суучдаг. Тэгээд адуу чи өөрөө тэгээд буруу юм сурахтаа амархан юмт. За нэг хүүхэд таваад нэг бураад хадуураас сурчвал эндэх гэлээдэг. Тэгээд ер нь буруу юм заахгүй хүн шиг, буруу юм суулгахгүй хүн шиг л уйх нь бол одоо биднээс үүрэг. Буруу юм хийхгүй гэж уйж байгаад бас буруутгахдаг асуудал байна. Ягаад гэвэл уяаны алдаанаас болоод. Нэг талаасаа нөгөө талаасаа яг байглаасаа удам гэнээсээ ерөөсөө хөнгө хат байна. Төрм цаа төрсөн. Тэгээд тэр тийм л удамтай одоо энэ хонгор азар тийм мүлгэр хол бас яг уяан ороод ирэхлээр л бүжгэлдэг. Яг нэг энэ нэг удмын ген байгаад байна. Тэгэхээр энэ удмын гентэй адууг бол одоо бид яаж уяах хэвээр. Тэгэхээр ерөөсөө сэтгэл зүгийг сайн харж л хоолыг тохируулахгүй бол би бас нэг адууныхаа сэтгэлийг мартаж гизийг харж дүүргэж алдчихсан удаад. Сэтгэл гэдэг юм бол хоолыг тогтооно. Сэтгэл тогтчих гиз тогтно. Тэгэхээр сэтгэлийг л хамгийн түрүүнд л адуу үйж хахад сайн санаж л уяхгүй бол миний энэ алдааг залуучууд давтаж болохгүй. Унгаа адуугай. Тэгэд энэ өнгөрсөн үйл бас жоохон оройхон тийжгээд тамирын жоохон дутгмаар юм шиг болохоор улсын наадамд эрлиз дээд насанд уралдуулахгүй өнжөөд говьшанхынхаа наадамд аваад уралдаад эрлиз дээд насанд дөрвөлсөн ажинаа хөрөн гэж нэг юм хурдан хөрөө азраг байна. Одоо ингэ чинь хавчиг 6 настай. Миний одоо гоё халзаа азрагны төлдөө. За нэг юм азраг байна. Их тал нь болохоор одоо энэ Хинтээ аймгийн Галшир сумын хараад олон түмнээ зузаг хэмээн алдаршсан зузаг дорж ахын унгаа адуу тэр жил зузагынхаас нэг сайхан хөрөнгөө аваад хурдан хөрөө азрагныхын төл. Тэгээ авчираа тэр хөрөнгүүнээс гарсан унаг байгаа юм. Бүсийн наадамд одоо анх удаага орчод байж байгаа азар байгаа маа. Яг уу их сайхан дундуур гараад суултгүй сайхан жигд явчихдаг юм билээ. Тэгээ үзүүрлүгөө сайхан суултгүй зүтгээд орцоо. Тэгээд өнөө жилийнхээ хувьд бол нэг сайхан өөрийнхөө тамирын таарад нэг сайхан ороод авсан. Тэгээд давхар уяагаар нь 20 жил тавьсан. Арай тамир нь хөрмөргүй болохоор энэ татуулсан юм аа. Ажинаа хөр азар. За энэ одоо говьшанхын наадамд одоо төрүүлдэг Өмнөгов аймгийн Далан задгад сумын харьяат Бадамгарын Бадраа гэдэг хүний төвгөр саарл гэдэг ийм саарл мөр байна. Энэ хавчиг мөр. Тэгээ би Сүхбаатар аймгийн Халзан сумын Очир багш гэдэг хүний хүү Даваасран гэдэг найзаас очиж авч ирсэн. Соёл үрээ авсан яхан. Тэгээд ер нь их мундаг хаттаад. За энэ хамар дээр ийм цагаан болохоор ерөнхийдөө энэ зуурч манай Сүхбаатарын Ямбу адуу гэдэг юм лээ. Тэгээ энэ хармор
Сүхбаатар аймгийн Дарганг сумын харьяат одоо нутаг оронд амьдарч байгаа Наранбаатар гэдэг залуугийн төрсөн ахынх нь одоо унгаа адуу юм билээ. Тэгээд ахынх нь хүүгийнх нь одоо сургуульд явж байгаа нэг хөөрхөн банд одоо нэрийг мартчихэ. Тэр хүүгийн мөр одоо нутаг орных нь нандахгүй. Тэгээд авчираад уяад Говьсанхын наадамд амуу үзүүллээ. Гарсан цагаас ахуулаа их насны мордыг сайхан хөтлөж уралж байгаа. Тэгээд сайхан гурвуулсан амуу үзүүлсэн. Одоо Сүхбаатар аймгийн хамгийн анхны аймгийн алдарт уяач 70-тай гэж одоо өндөр настай сайхан уяач байна. Тэр хүнээс авсан юм аа. Энэ морийг ер нь битүүмээр хоёр дахь жилдээ жаахан уяа үзүүлээд хөөрхөн нухалчлаа уяа үзүүлээд. Бас алсан бас нэг сайхан давхил гараад ирэх байх гэж бодоод байгаа. Нас залуу баг морь байгаа. Одоо л ер нь их ногооноор нэг 8-тай нийлэх болоо да. Хавар энэ хаваараа бас нилээхэд төрүүлчихсэн. Тэгээ хаврын бүсэд очиж уралдаад айргийн архнаар орсон юм аа. Энэ зун Говьсанхын наадамд очиод дөрвөлцөө. Соёолонд морин соёолын өрөө. Сүхбаатар аймгийн Даргангийн хожоо адууны удамтай. Ийм адуу байна. Иргэжил хавчигмөр морин. Энэ одоо миний товроо азарганы төл. Одоо энэ ажнаа шарахтай жицүү нэг жилийн унаг хээр азарга надад байдаг. Тэгээд ажнаа шарахтай нэг эцгийн төл нэг жил төрсөн. Тэр азарганы маань төл энэ хээрүүрээ. Энэ дунд голд болсон бүсийн уралдаанд дааганда очиж айрагцсан. Гурванлоо. Тэгээ өнөө жил ах нартайгаа уралдсаа бас. Ирлээзэд уралдаад 7 болсон. Өнөө жил ямар ч байсан уяа үзүүлчээл байж байгаа. Энэ морь гэж одоо бидний ухаант энэ одоо молоор эрдэнэ болсон энэ тус амтэн тийм ээ хилдэггүй ярьдэггүй. Би өнөөдөр тэнд хөндүүр байна. Гид сүндүүр байна, хөл өвдөгч байна. Тийм ээ? 70 нуруугаар ингээд өвдөөд байна гэдэргээд хүн бол хэлээд идэг. Тий, тамирчин хүн бол одоо хэлнэ шүү дээ. Дасгалж болгочтой. Морь бол хэлэхгүй. Тэгэхээр яг гардаж морь үйж байгаа уяачны хувьд та. Энэ миний яриад байгаа энэ мэдрэмж энэ амьд харилцаан дээр байж байгаа энэ талт мэдрэх үү, талт мэдрэмжийг энэ та юу гэж хэлдэг. Тэр уяач хүний торгон мэдрэмж гэж зүйл яригдана. За тэр мэдрэмж бол олон янзаар л ойлгогдох баг. Ерөнхийдөө миний бодлоор бол адуутайгаа харьцаад бүтэн жил болоход адууныхаа зан арын шин байгаль ихээс төрсөн төрц тэр биений онцлог одоо хат ааш арын шин одоо тэгээд ерөнхий өөрийнх нь онцлог чанарууд гэж байна. Зарим адуу сайхан биеэ халаад хөлсөө сайхан тавируулаад сайхан тоналзаад ирэхлээр л нэг сайхан ёгоохон хөдлөөд адуу мал үрээд л урагшаа явчихдаг аврах адуунууд байна. Зарим адуунууд нь эргээд л хөл дээрээсээ хөдлөөд л тэр чигтээ тарих үзүүр барьж уралдаа явчихдаг адуу байна. Зарим адуу нь ерөнхийдөө бол энэ сэтгэл бол нэлээд хүндтэй. Тэгээ ер нь жоохон сэтгэлийн жоохон одоо хөөргөж ч юм уу урам оруулж уях. Зарим их хөнгөрөөд их шуурхай их яарад байгаа адуу их тайвшруулж уях. Гэх мэтчлэн энэ адуу чинь өөрөө ингээд байглаасаа онцлогтой. Одоо их ярга хармахтай хат ихтэй адуунд бол язатлан таргалуулаад ер нь мах их суулгаж байгаа уюул яах вэ? Тэгэхээр тэр адуу мэдээж явахгүй нь ойлгомжтой махан тавирагтай. Тэгэхээр тийм хат ихтэй адууг яаж тийжих вэ? Тэгвэл одоо хат султай эм махтай таргалж турах нь амархан тийм адууг одоо ямар хэмжээний махан дээр нь аваачиж ямар хүчин дээр нь аваачиж яаж уйх вэ? Ингээд ирэхлээр нэг талаараа адуу өөрөө хилдэггүй ч гэсэн хүн ажиглаад хүн адуутайгаа ингээд тулаад ингээд ажиллаад байх юм бол адуу өөрөө бас хилж болж гин гэж би ойлгож байгаа. Тэр морь хүүхд хоёрын хоорондын мэдрэмж морины нуруунд дээр явж байгаа хүүхдийн бие авч явж байгаа байдал
Тийм ээ. Миний хүүхэд намайг явуулах болохоор яаж давирдаг вүлээ? Яа ташир эргүүлдэг вүлээ? Намайг нэг жоохон дарах юм бол яасан ч намайг дарж хазаарлаж явдаг вүлээ. Хизээд надад урам өгдөг вүлээ. Энэ болгоныг хүүхэд солио мордуулчихд бол юм байхгүй болж байна. Тис өөр юм. Бид хоёр мороо унжгаад таны унж явсан морон дээр би мордоход нэг тис өөр юм мордсон шүү. Тэгнэ. Тийм өөр энэ амьд харилцааг бид өөрчлөх гэдэг шүү дээ. Хүүхэд солино гэвэл. Тэгнэ. Тэгэхээр хүүхдээ солидгоо гэл ингээл энэ бас л уламжлал. Энэ бас олон жилийн туршлага мундаг юм. Эндээс явж байгаа юм тийм үү? Энийг өрдөөсөн Монгол хүн бид нар л мэднэ үхээс энэ гадаадын оронд бол ерөөсөө жокон солигдол явуулдаг тийм л юм бэл. Тэр бол тэр амьд харьцаа таны хэлдгэр тэр хүн байгаль адуу уяач хүүхэд гурын амьд харьцаа гэдэг чи одоо энэ дээрээс л илэрч байгаа. Адуу нэг талаас хүүхдээ сайхан мэдрээд хүүхэд адууга мэдрээд тэгээд нэг энэ хугацаанд нэг миний одоо ингээ амраа явахд болдог. Энэ хугацаанд одоо нэг авичаа нийлүүлээд ноцолж явах үед нь би нэг гуугалахгүй амын бариад одоо сайхан гамнаад сайхан урам өгөөд хаяа нэг сайхан гуугалчаад ингээ явахд миний унсаа адуу ингээ үргэлжиж байгаа гараад ирдэг. Гараад ирсэн хойно би цаашаа явах уу, хаана хадгалах уу, яах вэ? За би үзүүр дээр яах ёстой. Зарим адуу гойдхлаар явдаг шүү дээ. Тэр адууны өөр их онцлог. Тэгээ энэ амьд харилцааг л одоо яг энэ уяач хүн их үедээ их сайн тээж авч явж байгаа. Яг мэдэрч явж байгаа. Тэгээ би түрүүн дээр уяачийн дээр 70 м хүү гэж яриад байгаа. Орчин үед бол хүмүүсийн яриад байгаагаар бол 6 дахь м хүү гэж яриад байдаг шүү дээ. 6 дахь ч юм уу 7 дахь ч юм уу өдрийг мэдэхгүй л 70 м хүү 70 м гэж. Тэгэхээр та олон жил мөр байлаа. Олон наадмын айраг дөрөв авлаа. Улс бүсийн айраг дөрөв авлаа. Их хурд уралдааны айраг дөрөв авлаа. Олон том уралдааны айраг дөрөв авлаа. Танд тохиолдож байсан тийм үнэхээр нэг мэдрэмжээр хийсэн мөрний ажил. Амж мэдэрч хийсэн тийм тохиолдол байна гэдэг. За их сайхан асуулт байна. Би одоо энийг бол одоо Дундгой аймгийн Адаач гэсэн яриад одоо Монгол төвнөө говийн багш гэж алдарсан. Талигач багшийн ярианда. Багшийнхаа далай зэр лазаргыг улсын наадамд долоолуулчаад хишиг хүрнийг гурвуулчаад тэгээ байж хахад Хишиг хүрэн аригдчихлаа говийн багштай өнсүүлэхгүйг байцгааж. За яах вэ? Азрах чинь аригдсан юм чамаг өнсөж. Буруу араас очдөг. Яасан бэ багш гэсэн. Чи миний азрахыг оруулаагүй. Тэгээ манай багш чинь бас тийм одоо шавнартай тэр тусмаа одоо надад одоо морь уяад цуг явж хахад бас тийм эрх ч юм уу. Багш маань тийм сайхан хүн байлаа шүү дээ. хишиг хүрнийг төхүүлчихэд далай цэрдэг яриад харахад болчдөг. Тэгээ адуу гэдэг чи их сони юм байл шүү дээ. Нэг хоёр одоо ажил гэхүү аль эсвэл ялахгүй тийм хүчин дээр л эргэжчихдэг. Би далай цэрдэг арай тархтулсан. Би хасын нэг чадж ивэл нэг 2-3 онгоолгоч юмсан. За нэг шилмийн нэг имрэх төдий юм үлдээж хагаад хавирхын нэг нэлээд сайн хэрэлж хагаад нэг зорж байгаа тал тавихад л миний далай орондоо гэж бодвол зороод байсан цаг хугацааны юм цаг хугацаанд тулаад тэгээ улсад морц. Тэгтэл долоолж байгаа. Арай л таргадуулчлаа даа гэж цаана бодоод. Тэгээ 10 хоногийн дараа их хурдулсан. Тэгээ нэг улсад уралдаад ирцээ адуу чинь. Өө хорч гоо ядраад өстой нэг жинхэнэ одоо миний нэг хүсээд байгаа өвчин тэр очлаад. Хойгоор урдуур нэргэд тойрч харлаа. Мөн сайх маргааш нь хануулаад сайхан услаад. Тэгээ нэг сайхан уян дээр намрааж байсан. Очиад харлаа. Сайхан. Том наадам чахвж тарих уралдсан. Азрах чинь ер нь хүчин сайхан хөдөл. Сунгаан дээр тэгж хөдлөхгүй байсан хүчин. Улсынхаа наадамд уралдаад харин сайхан сэтгэл тултал хөдөл. Хүмүүс өстой сайхан хөдөл. За энэ ч одоо их хурдаар залбирхан тайл гэж бодоол. Тэгээд л говийн багштай ярьлаа багшаа. Ер нь энэ их хурдаар ер нь таны далай зэрэг өгчхөр боллоо шүү. Тэгээд тухайн үед одоо уралдаад ирч гисэн ядраа зогсож байгаа орчин саазрагч одоо дараагийн 10 хоногийн наадамд аригдана гэж хэлэгч бас хүн үнэмшгэд хэцүү л байсан баг л та. Тэгээ надад л одоо тэгээ санагдчих. Миний сэтгэлд хүртэл одоо хүчин хөдөлсөн сайхан болсон.
Нөгөө улсууд чинь нөгөө уралдаад ирчихсэн хамаг тамираа барьцсан ярцаасан өөр ингэ ядарсан азрал гэж хараад байгаа. Надаа болохоор нөгөөх чи их л гоё болчиход байгаа харагдаад байгаа. Тэгээд их хурдад явсан. Их хурдыг эргээд жаахан явж байгаад өнгөлж үзэж билээ шүү дээ. Далай зэрч сайхан хөдөлж явж байгаа. Тэгээд зүтгэсээр бол дөрөв дээр орж ирэл. Сайхан дөрвөлсөн аригдсан. Тэгээ багш маань надад их баяр хүргэсэн. Тэгээ би тэгтэл ер нь далай зэрдэг ер нь. За би ер нь энэ далай зэрдэг бол би гадралт юм байна гэж өөртөө дотроо бодож байсан. Удаа таар шүү. Тэрийг бол аргагүй би нэг тэгж өөртөө ихтэй бодож байсан. Тэгээд ер нь бусад адуун дээр ч бас нэг ахар шахар бас юм байлгүй яах вэ тэгэл. Тэр далайг л би их сайн тэгж тухайн үед ойлгож байсан. Тэгээд далай зэрдийг харагдуулчаал хөтлөөл гэртээ ирсэн чинь уяаныхаа гэртээ ирсэн. Өө багш ирчихсэн хоймор цоцсон. За миний хүн ашир. Их хурдад азар дөрвөлүүлчлээ. Багшийнхаа азаргыг одоо хүүгээ үнснэ. Тэгэл багш дуудаж авчираад л хүүгээ үнсээд л. Тэгээ надад нэг юм хэлсэн. За багш нь одоо чамд ганц л юм хэлнэ гэхлээр. За багш л одоо их л чухал юм хэлэх гэж байгаа юм баг та. За багшаа гэл ингээд сонссон ч. За одоо энэ далай зэрд азаргыг сумын наадамд баян хотоодлуулсан байсан ч багш нь муу шав загнахгүй гэж юу. Би өөр л юм хэлэх юм агсан чи. Одоо энэс хойш баян хотоодлуулж болно одоо загнахгүй шүү гэж хэлдэг юм дээ. Манай хуучч бол 2 сар азарган өрөө байхад хэлдэг шүү дээ. За миний хүү энийгээр нь уралдаарай. Энийн уралдаад хэрэггүй энийгээр нь азар тавья гэж. Нөгөөх нь азар уралдаж хамаг юмаа дуусгаад л өр төлөм утаахан тэгсийгээ дуусгах нь шүү дээ. Хоёул хурдан шүү дээ. Тэгсээ нэгийн төлийн гүйц тав. Энергийг хадгалж авах гэж. Энэ өнөөдрийн орчин үеийн хурдан мөрний уралдааны үржилт дээр яг судалгаар харагдаад байна. Хээ та сая хэллээ. Апон бас тэгж бодсон байж болох юм биш үү? Ерөөсөө л тэр баг. Тийм ээ. Би тэгэхээр намайг л бүх болгосонгүй. Би ерөөсөө л бүх болохооргүй муу юм бийг ойлгочихгүй. Хүүхэд тухайн үед тий тухайн үед би бяран хөөч одоо хамаг юмараа дутуу юм бийг ойлгочихгүй. Бас нэг тийм ухаан байж болох юм биш. Нэрээ хоёулаа бүх хөөгөө явуучвал энэ хэдэн малыг чи хэн маллах юм? Хэн хэдэн дүүнэрээ асарч хамгаалж явах юм? Ээжигээ хэн дэм болж явах юм? алгуулна шүү. Тий хоёулаа тэр үед бүх ямар үнцэнтэй байл. Тий. Амьдрал нь ямар л улсын наадам төрүүлэл нэг дээлийн дэв авдаг байсан юм уу яадаг байсан. Тийм шүү дээ. Тэгээ хоёулаа бижигнээд байдаг нэг хоёр чи хоёулаа. Тэгээ дуртай нэг хоёр чи ойлгомжтой. За энэ хоёулаа амьдралаар ингэх нь. За энэ бол надаас юм хүлээж байгаа бүгдийг мэдчих. Таны аав цэргийн арслан цолтой хүн байсан гэсэн шүү дээ, тийм ээ? Тий. Тэгэхээр бас багада ааваараа мих заалгах бас ноцолдож өсөх тийм юм байсан мэд. Өө тэгэлгүй яах вэ? Бас өөрөө барилдаж ноцолддог вертат инкетэ явсан хүн чинь бас бүх хүү төрөх болов гэж их ээжээс төрүүлж өгөх гэж ээжээс хардаг байсан болов. Одоо л ингээд эргээд аавыгаа бодоход тэгжээтэл би төрсөн юм шиг ба. Тэгээд дараа нь авраг төрсөн юм шиг ба. Тэгээ би тэр чи одоо сайн ярих юм бол ер нь ой гарan насны зөрөөтэй. Тэгээд оноороо бол 2 жилийн зөрөөтэй л байдаг. Тэр одоо хөлдөрсөн цагаас ахуулаад хоорондоо барилдаж өссөн. Нэг гэрийнхэн ширээг ингээ холдуулаад таваны шүгүүнийхээ тийшээ тавьчихвал тэгээд тэр хоймрын зай чинь одоо битэрт бол тухайн үед их л том зай санагддаг байсан.
Тэгээд битэрийг барилдуулдаг байсан. Тэгэл ээж хажуугаар нь хоол цайгаа хийгээд л тэгээд аав барилдуулаад л тэгэл битэрийг чи харж шоолол тэгэл гэртээ хөөхө хөгжчихдөг. Тэгээд миний хүүхдүүд тийм их ийм их гэл юм хум заагаал өгдөг. Тэгээд яг нэг голцоо би давна л да баг насандаа бол. Тэгээд нэг яг нэг 2 насны зүрхтэй юм болохоор ах нь арай илүү даваад байна. Гэхдээ дүүн илүү юм байна л гэдэг. Тэгэхээр нэг миний шаргал зоол явчихдаг. Гэхдээ адилхан би одоо зөндөө хаяад байтал одоо намайг ер нь улаанаас дутуу гэж хэлж байна одоо дүүн илүү гэдэг ингээд тухайн үед шаарлах ч байгаа. За маргааш нөгөө өдөр дараа барилдахт би чамайг нэг чолоодож өгье л гэж бодоод явдаг. Би бас хүүхдүүдийн сайн сайхныг үзэж амжаач өгөөч. Энэ дүүгийн бити бүхийн замаас холдуулаарай. Ахны ах бай тэгээд хэр хэмжээнд өөртөө таарсан тэгээд болно бол. Энэ дүүгийн л залгаж болохгүй шүү гэдэг. Ээж дүүр захиж явахыг би бас сонсч байсан юм байна. Тэг би бас тэр аавын хэлжсэнийг бас нэг боддөг юм аа. Ер нь эцэг хүн чинь үр хөвгтэй их нарийн ажтай юм л л дээ. Тэгээд тэр амьдралын одоо туршлагын ч байдаг юм уу. Тэгээд тэр хүний бас нэг үр хөвгтэй мэдрэх мэдрэмж байдаг юм уу. Тэгээд аврагыг л барилж явахтал энэ хараа харцсан илүү бахаасаа илүү гэлбэр хийцэн илүү хурд нь илүү л гэдэг үсэн. Тэгээд авраг бас эд барилж явах үедээ бас хурд бол үнэн гайхамшигтай л хурдтай байсан. За тэгээд тэр ахвал цамбаа нь бол аргагүй сайн л байсан. Тэгээд харцсан ягаад аавд тэгж мэдрэгдсэн юм бол хүний бас нэг харцыг тогтооно гэдэг чинь бас ажиж байгаа мэдчихдэг юм ч биш байх гэж эргэлзэжсэн байхгүй. Тэгээд энийг баталсан зүйл нь болохоор энэ могоо жарахан дээр юу сум жарахан дээр гарч байгаа байхгүй. Хөдлөөл алга болчихдог. Тэгэл би нэг юм ингээ барих гэж алга болчихно. Нөгөөхөө хайгаал ингэж ингут авраг хажууд хар зогсож байна. Тэнд биш дээ. Цаач байна. Тэгэхээр нөгөөх дээр нь очиол ингэж дахиад алга болчих. Ингут наач ирсэн байна. Тэр аврагын нүд харцсан зүгээр бараг л зүгээр надтай харьцуулах юм бол минийхээс бол 100% дахин илүү юм бэл. Зүгээр энгийн та нар яадаг юм бол мэдэхгүй. Ингээд хөдлөхтөл алга болчихдог жарахад байсан газар нэг жоохон болонгоор хөдлөл алга болчихдог. Тэрийг нэг ингээд тийшээ очино гэдгийг харах боломжгүй тийм хурдтай. Ингээд алга болчихдог. Тэгтэл тэрийг л энэ ч ирчлээ, энд ирчлээ, наад чи энэ ч ирчлээ гэдэг ингээд ердөө нүд залгахгүй хараад байдаг байхгүй. Тэгээ би бас ингээд адилхан нүдийн чинь ингээд харах чадахгүй. Ингээд чадахгүй юм чи яах юм. Чи өөр тэр харцыг заяагаагүй шүү дээ. Тэгэхэд тийм илүү харц заяатсан байх гэхэлэр би аапл зөв шинжсэн юм байна. Тийм ээ? Юм гэдэг чинь бас их нарийн шинжт юм байна. Тэгээд нөгөө жарахыг чинь барих болж байгаа. Тэр өдөр авраг нилээ хэдий өрөөд шилэн тэгээд тавьчих. Тэр хараа гэдэг. Тэгэхээр за чи яаж өрсөлж ингээ ярьж байгаа. Тэнгүүт манай хүн чинь бодсон ба шүү дээ. Наад жарахаа чинь хэрвээ ийшээ хараад байж байгаа бол тэнд нэг юм тулаад заавал эргэж энчиний эсрэг явж зогсдیں۔ Тэр жараханы ингээд онцлогийг судалсан ба шүү дээ. Манайс илүү. Мань бол ер нь муу хурлал ингээд барих гал энэ үгс тэр жараханы онцлог тэр би яаж ярих вэ гэж тооцоогоо дутуу гэдэг шин миний хувьд тухайн үед тийм байсан шүү дээ. Тэгэд манай хүн заавал нэг газар очиж тулаад эргэж цөрөөд зогсдог гэж. Тэнгүүд энэ тал зогсож байгаа жарахыг чинь энэ талд нь шил өрөөд зогсох газрын тооцоолж шилээ ингэж амыг харуулж тавь барьж байгаа үргэхтэл зүг зүг гэж ингээ гаргаад ирдэг байсан баг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш би могоо жарахыг аваргаар залгаж барьсан шүү. Таны амжилт, Сүхбаатарын амжилт энтрийг бол аав ээж хоёрыг чинь холбож бодохыг аргагүй л дээ. Тэр сайхан нутаг бас тэр сайхан аав ээжийн мойнд энэ хүүхдүүд нь өнөөдөр ингэж минь сайхан явж бас. Төрийн энэ том цолон төрж
Төм хоолны гайр ишгийг хүртлээ л дээ. Тэгэхээр аав гэдэг хүн гэж бид нар ч одоо аав хүмүүс. Аав хүн гэж ямар хүн байна. Явдаг та аавынхаа талаар нь дурсаж ярихгүй. За миний аав чинь Төв аймгийн Сэргэлэн сумын одоо Богдуулынхаа ингэрт 1927 онд төрсөн. Цанилгийн Авган Самдан гэж хүн байна. Миний хань яха малчин гаралтай хүн байсан. Цэрэгт 5 жилийн цэрэг байлаа дээр үед чинь 5 жилийн цэрэгт явсан. Малаал хуяхаа малыг малалсан өсгсөн хоёулаа тийм л амьдралтай байсан да. Миний аавын яг төрсөн эцэг нь Авган Зондоо гэж хүн байсан. Авган Зондоо гэдэг хүний аав нь болохоор Жанжин гэдэг хүн нь Богдуулын ангираар нутгалж өссөн 7 хүүтэй. Айлын 7 дахь хүүгийнх нь хүү миний аав юм билээ. Манай аав бол одоо ерөөсөө хэдэн үеэр энэ Богдуулын ангир, энэ Богдуулын одоо эргэн тойрон, одоо Манчир утгатын шав ийм одоо ард иргэдийн ард олны дунд төрсөн. Ийм төвхтэй юм да. Тий. Би бол одоо ингээд сүүлийн үед ингээд бодож байгаа. Ингээд адууг бас нэг юу гээд байгааг нь яах гээд байгааг нь ер нь ямар хөө байдалтай байгааг нь ингээд ойлгож мэдрэх гээд ингээд оролдоол хичээгээд л хөдөлмөрлөөд байгаа маань миний аавтай холбоотой юм гэж хаяа бодогдтыг. Миний аав үргэлж юмыг хилдэг. Үргэлж юмыг одоо зөвлөдөг. Ёстой сайн таны хэлсэн чинь яг үнэн байхгүй. Өөрөө ингээ байгаа байдлаараа юугээд байгаагаа хэлждэг. Тэгээд ерөнхийдөө тэгээд ер нь ингэж гэртээ орж ирээд нэг хаашаа яаж харж гэнэ үү, яаж сууж гэнэ үү? Өнөөдөр аавын ааш арын шиг ер нь ямар хөө байна уу? Ер нь зэмлсэн харцаар харж гэнэ үү? Ер нь загнах нь үү? Өнөөдөр аав маань их сайхан ааштай байна гэдгийг бол аавыгаа хараад ойлгочдөг. Тэгэхээр өнөөдөр тэр ухаан ер нь энэ морь мэдрэх гээд байгаа ухаан тэр аавыг харах тэр ухаанаас эхэлтэй юм болов. Тэгээд ерөөсөө ямар ч хүүхдүүд манай хүүхдүүд ч гэсэн ингээл гаднаас орж ирээд сууж байгаа л нэгийн жоохон болохгүй зандрахаар юм болвол ингээл зандрахгаал харахтал өөдөө сайн лидийн аваа зандрах чинь гэд мэддэг юм шиг нүдрүүл хараад байдаг. Ерөөс хүүхдүүд нүдрүү хараад байдаг. Би бас аавыгаа дандаа нүдрүү хардаг. Аавынхаа байр байдлыг дандаа уншдаг байж. Манай аав чинь олон юм ярихгүй. Тэгээд л ерөөсөө нэг дүр төрхөөрөө тэгээд их сүр бараатай хүн. Өөрийнхөө үйл хөдлөлөөр үлгэрлээ явчихна. Сарай зүсээр нь та хоёрт адилхан уу? Би хаавал сайхан том. Оо би хаа сайхан. Тэр хуруугаар их бүдүү. Тавраг өтөрийн сарвуу бол аавын гарт хавирахгүй очихгүй. Ер нь их бүдүү тийм хуруугаартай. Тэгээд ер нь дөрвөн чац их бүдүү ястай. Тэгээд голоороо ингээд хотойсон. Цээжийн урагшаага ингээд дэвхгүйсэн төхийс. Би одоо аавыгаа одоо бодоод ингээд төсөөлөхөд зодог шуудаг өмсөд дэвж байгааг нь харахад гачин сайхан ийцтэй байсан юм байна миний аав гэж нүдэнд харагдаад байдгийг. Тэгээд аав нэг 2 удаа нэг 4 давсан гэсэн. Тий. Нэг сүүлийн тэр 4 давалтан дээр бэж аврахтаа тарцсан шүү. Тэгээд нөгөө налахын мөхчүүд л хэлсэн гэж байгаа. За одоо хавирын шүү л гэдсэн гэж байгаа. Тэгээ аав хавирхал юм байгаа гэж бодоод анзаарахгүй л гарсан. Нэг хавирсан тогтсон даав нь 2 хавирсан тогтсон 3 дахь тэр нь гоцоос шүү гэд инээж ил. Тэгээ аав манаас сайхан бүхийн тогоонд бөхчүүлтэй бас нэг торгон шударгнаас бас барилдаж одоо бэлэгдэж тэр бэлэгдлэр одоо хүүхдүүдээс нь барилдлаа. Одоо тэгээд энэ өөр удам салаам өчрөөс нь бас энэ тэндээс төрөх юм бол яалтчгүй төрөхөө хөрөхлөөр зэрэг цаг хугацаанд төрхөл байх гэж боддөө шүү дээ би одоо. Тэр дундаа хүүхдүүд, хөвгүүд, хотууд энэ аль ялгаагүй дээ. Бид нарт бол тэнгэр юм да тий. Тэгэлгүй. Гэр бүлд ч гэсэн одоо хань жилдээ ч гэсэн тэгээд та ер нь ямар үед аавгаа их санддаг. Санал аавгаа ер нь саналгүй яг. Төрийн наадмын одоо сүү татуулсан тэр сайхан цагаан зурхаа дээгүүр адуугаа нэг айрагдад төрүүлчихээд яг нэг ийм сайхан үе минь аав минь өсөн гүдсэн бол
би нэг сайхан төрийн наадам төрөв авчаад аавдаа гүйчихэж үнсүүлж исэн бол аав нь юу хэлэх байсан бол энэ адууны том өв соёлоос аав надаа юу гэж сурах байсан бол олон юм бодогддөө шүү дээ. Тэгээ хэрнээ хүн баярлах үед л одоо өөр ирэхгүй л ээж аав минь их л бодогддог. Дээлээ тайлаад хоймроо суухад хангайн зүмбэр уулан дүн хийж байх шиг санагддаг гэсэн тэр уулын оройг харж байна уу хөө минь гэж хэлж байсан үгийг тань мартаагүй. Хамбогд уулынхаа оройг сайн хар гэх энэ л үгээр үр хүүхэд бидэндээ холыг сургасан аав минь та сэтгэлд ханхайсан түшиг уулан байжтэй. Аавын годомтын хиймэр адууг сүүн зам татуулсан барайны зурхаагаар тоосгүй гэж хүллээ. Аава хүн чадсан гэж таньдаа гүгээд очимоор хачин их догдолно. Аав минь хүүдээ юу гэх байсан бол доо гэж дотгошоогоо нэг шин. Аяа аав минь та дээлээ сугалтрагадаад хоймроо суухад хам богдуул минь дэргэд дүн хийж байсан. Өвөрд тань ургасан үр модод таныхаа ухааны нөмөрт хээрийн салхинд айхыг үтсэнгүй. Ээж хүн эцэг хүн гэдэг бол өөрийнхөө буйныг өөрөө биш өөр хүүхдэд л өгд юм шиг. Надад тэгж мэдрэгддэг. За миний хүүгийн нөгөө нэг яриад ирсэнгүү ч мөн ээж. Ямар гойгүй авчваа та. Хизээ авч. Хүүгээсээ сонсоод очиод нутгийн хүн байна. Миний хүү одоо адуу малаа цуглаач. Та нар одоо миний хүүг дэмж. Надад адуугаа надаа худалд гэл ингээд ээж нь авцсан. Тэгэл ерөөсө миний дуртай ямиг ээж дэмжинэ гэж ихтэй. Тэгээ хүүгээ энэ адуун дээр нь бас өдий зэргийн бас нэг хөдөлмөрлөөд энэ амжилтанд хүрэхэд миний ээж бол 100% одоо үүрэг гүйцэтгэсэн хүн шүү миний ээж. Наадамд хүүдэл ер нь төгшөөд л байна да. Одоо нэг нь уралддаг нь яаж уралдах бол барилддаг нь яаж ярилдах бол бурхан минь сайн сайхан байгаасаа ганцхан миний хүүхэд төрүүлээсээ миний хүүхэд арга гарслан болоосоо гэж бодож болохгүй. Олон түмний бүгдээрээ л эрэхтэй шавьер жаахан сурлсан нэг нь л төрүүлэн шүү дээ. Эрэхтэй сайхан уралдаараасаа морин унсан хүүхэд нь бүх бат байгаасаа. Энэ олон хүчтэнгүүд нэг ихэ гар хөлийг гимтээчгүй гимтлгүй сайхан арслан зандаа хүрээ цол хэрэг аваасаа л гэж залбирч байдаг юм дөө. Уяачдынхаа хөдөлмөрийг алдаршуулж бас тэднийг дуурсгаж байгаа нэг зүйл нь уяачийн алдар цол гэдэг. Тэгэхээр та тод манлаа уяач хэмээхийн цол хэрнийг хүртсэндээ бас энэ тод манлаа хэмээхийн цолны утгыг юу н та юу гэж харж байна? Энэ адууны одоо энэ амжилтанд хүрсэн энэ суур бол энэ адуу өөрөө. Энэ адуу ч өөрөө намайг хүмүүжүүлсэн. Энэ адуу ч өөрөө надтай ярьдгийг. Энэ адууг чинь би харж байгаад ойлгохын төлөө байнга ажилддаг. Тэгээд адуу бит хоёрын одоо энэ хоорондын харьцаанаас энэ амжилт гэдэг зүйл гарах магадлал нь өндөр. Адуу гэдэг чинь өөрөө их өгөөчтэй. Яагаад байгаагаа хэлдэг. Юу хүсээд байгааг чинь гүйцэлдүүлдэг.
тэр сайхан түрүү айргийг чинь аваад өгдөг. Тийм сайхан одоо буянтай амт нь шүү дээ. Эр хүн хэдий ч нэг хямртай байж болно. Тэрнээс илүү хямраар эр хүнийг хөгжөөж өгдөг зүйл бол адуу гэж миний ээж хэлдэг. Уяаж хүний жаргал гэж юу хэлэх бол яг таны яг уяаж хүнээрээ багтаад хамгийн жаргалтай мөч нь яг айл мөчд байдаг юм. За ерөөсөө зөөхөөгөр хэлье. Уяаж хүний одоо хамгийн одоо аз жаргалтай сайн сайхан одоо ёстой уяачаараа бахархаад юм уу ингээд жаргалаа одоо бусдаа хаваалцдаг үе нь болох тэр зорьсон наадмаасаа түрүү айргаа хүртчихэд явж байгаа. Уяач хүний одоо дээдийн жаргал. Өстө нэг магнит нийтлэл баярлна гэдэг бол тэнд л байт. Жил болгон зорьсон наадмаасаа айрыг түрүү хүртнэ гэдэг бас тэр болгон хүнд тохиохгүй шүү дээ. Тэгэхэд нэг удаа айрыг түрүү хүртсэн байхад тэр нь насны жаргал болж чадах уу? Ер нь уяач хүн айрыг цагаан авсангүй гэж бас ингээд нэг сэтгэл дундуур тэгээ явж явах уяачтай ер нь баг би таараагүй. Яагаад таараагүй гэхээр яг өнөө жил улсын наадамдаа сайхан уралдлаа. Монголын нэг үндсэн гоё юм байдаг байхгүй. Монгол түмэн бүр уяач түмэн хөвшөө заашсан. Морь хүүхэд эсэн минь сайхан уралдаад ирлээ. Энэ наадам л гоё. Тэр та айрыг цагаан авсан аваагүй юутай гол нь биш. Морь хүүхэд эсэн минь сайхан уралдлаа. Энэ Монгол түмнийхээ наадамд морио мордууллаа. Энэ л одоо хамгийн сайхан. Айрагдсан бол бүр сайхан. Айрагдаагүй гэхэд өө сайхан наадсан миний морь тэдээр орлоо шүү дээ. 500 адуунаас 45 дорно гэдэг чи юм гоож гисэн юм. Замгүй урд адуу юм гээд ийм сайхан ард юм байхгүй. Тэрнээс одоо айрагдсангүй төрүүлсэнгүй гэж өрдөөсө бохимддгүү. Тэгээд наадам олон. Энэ миний уйж байгаа адууны насан залуу. Жил болгон болдог наадмууд араараасаа л болно. Энэ адуу залуу учраас би уяал оруулдгаараа л оруул. Монгол хүний бас нэг тийм нэг холч ухаан. Тийм нэг ёс чудагтай зан арын шин. Ерөөсөө ингээд байнга л ингээд ойр орчинд маань байдаг болохоор тийм байдаг байхгүй. Энэ утгаараа би ч гэсэн бас наадамд айрыг цагаан алгаслаа гэхэд сайхан наадлаа. Төрийн минь сүл төршөөлөө. Хүүхэд мөр минь сайхан наадлаа. Энэ наадам их сайхан наадам болж шүү. Энэ шатаатал Монгол түмэн сайхан наадж. Сайхан байна. Зарим уяач тэлдэг. Өрөөл найз нөхдийнхөө адууг айргадад төрүүлэхэд өөрийнхөө адуу айргадад төрүүлсэн юм шиг баярлж байгаа гэж. Бусад маань тэгээд тэр сайхан айрг төрүүлж чинь цөмөрөл хүртэж шүү дээ. Тэр чинь сайхан шүү дээ. Тэгээд ерөөсөө сайхан наад. Мороор амьсан Монгол зээл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчдээ. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочноор Монгол улсын тод манлай аваач Бацүх ах маань оролцлоо. Тэгээ нэвтрүүлгийнхээ төгсгөлд таныг бас Монгол зан олондоо сайхан мэндийн үг, ерөөлийн үг айлнах аа гэж бодож байна. За ингээд адууга дээдэлдэг Монголынхаа ард түмэнд одоо ингээд Монгол наадам минь өн мөнхөд оршиж Монгол түмэн маань үргэлж дэн хотод сайхан наадаж тэр дундаа морины хүүхдүүдийн цангин сэнгийн гоо Монгол нутгийн минь одоо бүрхэж одоо алтан турт хурдан адуунуудын маань тоос дээр заларч буй хаян хэрвээ бурханд хүрч Монголын минь заяа буян үргэлж одоо өөдөө байж адууны босоо цагаан хямар үргэлж ивэж мортон монголчууд дэлхийд өн мөнхөд оршиж байхын үлзийтэй ирээлийг өргөн барья да.
За тэр ирвэл бат сайхан орж болтугай. За баярлалаа.